За ингээд миний 7 хоногийн нэгдүгээр өдөр эхэлсэн энэ өнөөдрөөс. Тэгээ өнөөдөр нэгдүгээр өдөр би нэг хичээлтэй байдаг. Тавтаг өдөр 2 хичээлтэй мөрчлөө нэгдүгээр өдөр нэг хичээлтэй байдаг. За би Солонгос амьдраад одоо 3 дахь хичээлтэй явж байна. 3 дахь хичээлэнгүүрээд явж байна. За тэгээд анх Солонгостыг ямар ч хэл мэдгүй юу ч мэдгүй анх удаа ирж ирсэн. Тэгээд хэлний бэлтгэлтэй сураад хэлний бэлтгэлтэй болохоор Конкуг их сургуулийн хэлний бэлтгэл сурч ирсэн. Тэгээд 1-ээс 6 хүртлээр сурчаад тэгээд шууд Конкуг руу их сургуулиар орж исэн. Тэгээд одоо болохоор их сургуультаа ороод одоо 2 дугаар курсын 2 дугаар семестр буюу 2-ын 2-т. Тэгээд ер нь жил ирэх тусам Солонгос руу сурах гад ирж байгаа хүмүүс бүр маш их болж байгаа юм билээ. Ялангуяа манай Конкуг сургууль руу бүр маш олон монголчууд ирж байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн ер нь бол хүүхдүүд Солонгосыг айгүйх сонирхож сурах гэж ирэх байх гэж би бодож байна. Тийм учраас та хэдтэй бас нэг өөрхөнтэй 2-3 жил амьдэрсэн хүний хувьд ингээд хэрэгтэй мэдээлэл юу вэ? Солонгос руу ирэхэд юу хэрэгтэй гэдэг ямар сургуулиуд зүгээр юунд анхаарч ирэх ёстой вэ гэх юм уу? Тиймэрхүү мэдээллүүдийг ингээд өөрхөн жижиг влог маягийн бичлэгүүдээр хүргэе гэж бодлоо. Тэгээ сонирхчихвэл цаашдаа subscribe дараад, лайк дараад өгөөрэй. За сургуулийн бүтгэн хичээлдээ суух гэдэг явж байна. Дараагаа болохоор флашлайтаас ажиллаа. Бүжгээд харцаад өнгөж явж байна. Тэгээд оройны шөнийн сургууль маань ямар байлгийг хэлт харуулъя. Nice. Гадааштай гоё юм. Одоо нөгөө нэг амар халуун дууссан болохоор яг гоё намрын. Ер нь дэжгүй хөрхөн том ингээд голуураа ингээд дотор нь явдаг ингээд машины зам амтаа. Гэтэ энэгээр нөгөө нэг ганцхан зөвшөөрөгдсөн машинууд л явд юм билээ. Энд харагдчихна. Одоо ингээд барилга болгоны юм амартай байхгүй юу? Ингээд 1 2 3 4 гээд 1-ээс 26 27 биш баг 30 иймэрхүү барилгатай. Энэ мэп нэ. Энэ манай мэрэгчлийн байшин. Хүмүүс хавгад яваад амар ивэ тийм ээ юм ярихаар зар. Тэг манай гэр болохоор энэ хавцаа байдаг. Тэгээд би энийг тойрж орой болгон гүйдэг. За нэг юм шиг байна. Өдрийн минь төргий. За өнөөдөр өстө нарлаг сайхан өдөр байна. Тэгээд би сая ийм хөрхөн гिचтэй өнгөө авлаа. Яг тэнцээ. Манай Конкуг аягүй хөрхөн. Хаяа ингэж юм мөгөөд идэм ба зүгээр. Начигдтэй энэ халуун кофе яваадаг хүн байхгүй хаа нэрээ. Бүгд айс американо. Бүгд айстай кофе уудаг солонгочууд бүр бүгд шүү. За би сургуулийнхаа завсралгаа гинэ 2 хичээлийн голоор 1 цагийн 1 цаг 30 минутын завсралгаа байдаг. Тэгээд тэр цагаараа ингээд гадаа гоё нарлаа. Гадаа гоё харна, гадаа гоё ингээд нарлаад суужийн. Тэгээд дараагийн хичээл рүү эртхэн ороод хичээлээ хийгээд бэлдээд суунаа гэж бодоод байж байна. Энийг хатаа юм бүрхэн. 안녕하세요. 예쁘네요. За нэг ч хүүхэд байхгүй ах шиг байна. Жохоо их дараад ирлээ. Хичээлээ тавцчихсан гээд. За хамгийн урд сунаа. Би юу нэг дандаа гадаа яриад ийсэн. Нэг микрофон авах хэрэгтэй юм байна. Дараагийн удаа би микрофонтой ярь. За би өнөөдрөөс хэлээд буцаад гүйж эхэлж байна. Гадааж гоё болсон. Зэрэг оройдоо сэрхэн байгаа болохоор буцаад гүйж эхэлсэн. Сая нэг 5 км хараа гүйчээд байж байна. Тэг өдөр болгоо ер нь ингэж гүн. Та хэд бичлэг эхлүүлсэн бол дуустал нүдэрээ сүүл рүүгээ хөрх юмнууд гарна. Янз бүрийн баярнууд болно. Хичээлтэй айгу эрт ирээд хичээл амдаа бэлдээд юм уншаа сууж идэг. Ер нь хэрэгжлийн хичээлүүд дээр ганцаараа суудаг болохоор ер нь айгу амар байдаг. Ингээд миний зончиг ингээд амар хөвчөөд солонгост. Тэгээд ингээд миний дээгүүр ингээд нисээд явдаг байгаа зүгээр барих шаардлага болсон. Өчигдөр бүр амар бороороод баг үер болоод тэгээд миний хамаг хөлмөл хамаг юм хумнараад бүр ингээд би найл хараад хамаг аимсанаас бүх юмаа тайлаад мушгсан заяа. Тэгээд би бүр 8 цагт ингээд 2 цагийн хичээл, 4 цагийн хичээлд ингээд суусан. Амар тохгүй байгаа дуур өрөөд би бүр ингээд
За ингээд сургуулийнхаа хоолны газарт ороод ирсэн байна. Сургуулийн шигдаан гэж ярьдаг. Тэгээ би сүндүбүжигээ захиалж ирсэн. Сүндүбүжиг болохоор 김치찌개г бодвол арай зүйл хамттай санагддаг. 공식화되어 있는 세계선 후임 өчигдөр 3 хичээлтэй байсан гэж хэлсэн шүү дээ. Хамгийн сүүлчийн хичээлийн Синхуар Конгон гэдэг эрүүл мэндийн талаар заадаг тийм. Тэгээд тэр хичээлдэр Inbody гэдэг одоо нөгөө хүний өөх тосн хийдэг body fat тэгснэ мас нь хийдэг. Тэгээд тэр протеин дутагдж байгаа хэр одоо минерал хэмтэр дутагдж байгаа бүх юм ингээд гарч ирдэг. Одоо тийм эрүүл мэндийн бичиг гэх юм да. Тэрийг очиж авсан. Тэгээд буцаж бараг ирлээ 30-40 минут алхаа. Тэгээд оройн хүлээж байгаа тоолондоо ичээд гүүгээ 5 км гүйчээд ороод дахиад хичээлээ хийж агаад өнөөдөр одоо presentation маягийн тийм юутай байсан. Тэгээд тэрийг өчтөр шөнө бэлтэж байгаа. Тэгээд унтсан. Тэгээд өнөөдөр өглөө тэгээ манай хичээл чинь нэгтгэс 4 5 дахь өдөр байдаг гэсэн шүү дээ. Тэгээ ер нь өглөө алхам. Тэгээ өглөө алхам дандаа хичээлтэй өдөр эхэлдэг хичээл байхгүй дандаа. Тэгээ голдоо дандаа ийм хоолны хальт 1 цаг 130 минутын засварлагатай нөгөө кунгам гэж ярьдаг. Тэгээд тэр цагт нь болохоор манай гэр гайгүй ойрхон болохоор дандаа гэрлүүгээ хараад хичээлийн мэддэг. Нэг бол энэ хагсаан шигтан гэж сургуулийн хоолны газар манай айгуу дэжүүлхэн дэжлэг очоод ер нь мэддэг. Тэр амар муухай байсан бол өнөөдөр гад амар гоё юм. Би яг энэ тарихыг үдэнчил яриад байдаг. Би яагаад энэ юм яриад байдаг гэхээр ингээд босоод газар нь амар хүнтэй байхгүй. Тэгээ энэ хэсэг манай мэрэгжлийн байрнаас гэр хүртэл ингээд хамгийн гайгүй хөнгөө хэсэг. Гэтэ энэ манай мэрэгжлийн бэрхшээлтэй энэ компьютер гоохгүй нөгөө компьютерийн инженерийн хичээлүүд орд юм билээ. Тэгээ хальт юу яа. Тийчээ яваад гадаагаа яваалахаар би амар өсч ин л та. Өнөөдөр юу ч хийдэг гоо. Хайр цаалаа хийж хөрөлтийн систем буюу солонгосоор педал гэж ярьдаг. Тэр айгүй хөгцсөн учраас хурдан хөргөж өгөхийн тулд ийм мотоциклаар амар хурдан яваад бараг дайх юм шиг явдаг боломжтой бол энэ болохоор Солонгост ингээд их сургууль болгоны одоо тухайн сургуулийг илэрхийлдэг одоо өмөх гэж байдаг. Тэгээ манай сургууль болохоор ийм ногоон бохоо. Ногоон. Тэгээд өнөөдөр нөгөө 4-ийн ойр болохоор бас тийм ч хүн алга. Ийм бэлэг тэмдэгний бүүл гэсэн гоблин дээр нөө хальт ингээд бол дөрөх маань энэ зогсдог энэ барилгын яг урд ингээд зураг авалтаа хийсэн байт юм билээ. Тэгээ би нөгөө гоблиныг огт үзэж байгаагүй байхгүй Монголд. Гэтэ нөгөө нуутай ойр болохоор шумар амар ихтэй байдаг. За харин энэ хоёрыг хартаа юм энэ. Энд ингээд байж л идэх хүрх. За өнөөдөр 5 дахь өдрийн минт. Өнөөдөр би 2 хичээлтэй. За эхний хичээл нь бол цаг 30 минут ороод тарчин 2 дахь хичээл нь болохоор тасралтгүй яг 4 цагийн хичээл дээр багаар ажилладаг байхгүй юу? Солонгос хүүхдүүдтэй нэг баг. Тэгээд дандаа 4 дугаар курсын. Би усаа авчрах хамарцсан байна. Oh no. Би нөгөө давхар кофе өнгө хажуугаар нь ус аваад өгөхгүй. Кофе бүр ингээд амар их усыг мань алгуулдаг. 생각을 하고 있고 뭐 개인화 추천 제도 뭐 추천 기능이라든지 뭐 아니면 뭐 이제 뭐 충전도를 올릴 수 있게 계속 콘텐츠라든지 프로그램을 뭐 새롭게 만들어 돈대문에 뒤지게 явж юм багч. Метроны бодлыг хальт авчиж. Гоё юм бол байхгүй 7 дугаар шугам. Энэ нэг юм тоглоомны газар. Гэтэ яг ийм тоглоомны газар шүү дээ. Бүрлөөр заяа. Scam шиг заяа. Яг жинхнээсээ бүр хэзээж промошн ондгоо. Яа би бүр ингээд 30-40 мянган вон л бараг зарлагдсан байсан нэг удаа. Ханган дээр хальт ирчээд одоо буцаад явж байна. Beautiful. Яа энэ харлтаа нар. Гэтэ өнөөдөр айгу бүрхөг хийсэн болохоор нар жаргаж байгаа харагдахгүй л гэхдээ энэ чинь хальт нар жаргаж байгаа ийм юм харагдаж байна. Nice. Үе нар байсан байна гэж. Нар. Wow, nice. Nice. Sun kissed. Sun is kissing me.
Юу болсон бэ гэхээр хангаан дээр хам мөрөн дээр орой дроны шоу болно гэсэн байхгүй юу? Тэгээд тэр зарлалын л буруу хатсан байсан юм шиг лээ. Нэг 5-10 минут л хоцорсон. Тэгсэн чи бүх юм дууссан байсан. Арайч нэг батсан чи бүх юм нь дууссан. Тэгээд маш харамсалтай зэрэг гаргаад буцаад явж байгаа нэ. Наа нөгөөний сургуулийн навцаа нөгөө их сургуулиуд аягүй хийдэг болохоор залуучуудын ийм гудамж аягүй ихтэй ийм тэгээ шоуны гудамж гэж хэлж болно. Махны газар ихтэй, архины газар ихтэй, зөөрийн газар ихтэй. Энэ брэймэр гоё болчихжээ. Би өмнө нь харин тий. Өмнө нь яг энэний гол тэмдэрдэг байсан. Тэгэхэд бүр ингээ шөнө унтуулдаг амар чимээтэй байдаг гэсэн. Аюу караоке марок гэдэг хүмүүс аюу явдаг болохоор энэ одоо Монголын шөнийн гудамж юм да. Тэгээд ил татаа махны газрууд аюу олон. Тэгээд өнөөдөр тавтах болохоор хүмүүс аюу ууцгааж идэж ууцгааж байна. Би ингээ бас махны газар. Тэгээд ер нь ингээд хоолны газар ажиллая гэвэл махны газар л ер нь ажиллаж юм дөө. Би бас махны газарт аюу ажиллажсэн. За нэг иймэрхүү байна дөө. Ингээ шууд ийлээ. Ингээ сайн ингээ дуцсан муцаа шууд ингээ орхиод явчих байхгүй юм биш. Тэгээ ер нь хулгай дээр мэрэ багтай юм шиг санагддаг. Муцаа хамаагүй орхиод явчихдаг. Манай ахын газар өмдөж. Тэр нь тийм ээ. Тэр ингээ л үүсчихсэн. Тийм ээ тийм. Тэгээ солонгосоор сүрэл жив гэж ярьдаг байхгүй. Эхний газар амар олоо. Энэ боулингийн газар байна. 안 있잖아. 세트 하고 저희를 잘 먹겠습니다.